За одоо та бүхэн харж байгаа ч ингээд үндсэн эсвэрийг гаргана. Эсвэрийг гаргаснаа тэнцэнээсээ завурчлах эсвэрийг гаргана. Тэгээ завурчсан эсвэрээ мэдээж хэрэг ноорог даван дээр ингээд ойж үзэн. Тэгээ тэр ноорог давгаа хүндээ өмсүүлээд суулны зай нэмэх эсвэл хасах хэсгүүдэд тэмдэглээд яг таарсан үед нь нэлээд олон засвар орсны дараа үндсэн материал дээр ингээд эсгэнэ. Түрүү хэлсэнчлэн дүүд анхудаа дайшин зоож байгаа болохоор дүүд маань ямар өнгө зохихыг би мэдэхгүй байсан болохоор чи зургийг нь ChatGPT руу явуулаад манай дүүгийн арьсанд ямар өнгө тохирох вэ гэдээ асуусан чинь надад нэг хэд хэдэн өнгийг санал болгоод тэгээд дүүдийн хамт давааны дэлгүүр бараг 2 цаг эргэлдэж ChatGPT-гийн санал болгосон өнгөтэй даваануудыг урд нь барьж үзээд тэгээд тоорын ягаан өнгө сонгохоор болсон. Гэхдээ хонхны баяр учраас бас дан ганц материалаар би ингээд дашин цэхийг үсээгүй. Тэгээд тийм учраас гадуур нь копроно материал, дотор нь ийм нэмгэн силикон материалаар дашин цэгийг ноёсон байгаа. Тэгээд энэ хоёр өнгө маань хоёулаа тийм цайвар ягаан, жоохон улбардуу, тийм тоор ягаан өнгөнүүд. Тэгээд давхарлаад харангууд гадна талын копроно нь гэрэлтдэг байсан учраас давхарлаад барингууд яг л миний дүүд тохирсон, арьсыг нь гэрэлтүүлсэн өнгө гаргаж чадсан. Дашин цай ойж явах явцдаа ингээд гой цэвэрхэн оёх юмсан, ингээд сэтгэл гарах юмсан гэдэг айгүйх бодсон учраас би ингээд оёх явцдаа ингээд амар олон удаа ханзалж дахин ойсон. Яг юм за артл нь ингээд нүх гаргаад уяа хийчий гэж тэгснэ. За яахын зүгээр эрзэн нүх гаргаад ингээд хийчий мичий гэдэг ингээд маш олон санаа ингээд хоёр доод. Уг нь л ингээд анханасаа цаг тавьж байгаа юм шиг бүх юм төлөвлөлөө хийцэн мөртлөө ингүүл гоё юм уу, тэгвэл гоё юм уу гэд өөртөө амар их тэрсэлтсэн. Тэгээ ямар ч байсан за залуу охинд бол тэр нүхтэй байснаас артлын нэг юм эрзэнэн тэгээд энэ цагаан өнгө бас оруулж өгвөл зүгээр юм байна гэд дотор хормоо болон тэгээд тэр артлынх нь уяа орох хэсгийг ингээд цагаан эрзэнээр ингээд ойж өгсөн. Тэгээд энэ нь илүү нэг тийм натурал санагдсан. Яг нэг юм төмөр ч юм уу товч цахилгаан ингээд ороод ирэхээр жоохон нэг тийм хатуу санагддаг байхгүй хувцсанд. Тэгээд энэ даашинсны маань мөрний унжлага, хормойн дэрвэлт, өнгөний сонголтоос харахад бол нэг тийм зөөлөн, уяхан, туяхан байх хэрэгтэйс учраас би ямар нэгэн тийм металлик зүйл оруулахыг хүсээгүй. Даашинсныхаа технологийн талаар ярих юм бол корсет хэсэг маань 3 давхар байгаа. Дотор материал, тэгээд гадна талын 2 материал гэдэг. Тэгээд хормойн бүтэн нар байхаар бодож байсан. Тэгээд хормойн дотор нь ингээд тусад нь хормой дэрвэлэгч хийсэн. За энэ бол хатуу тоороор хунаас үсгэж би хормой дэрвэлэгч хийсэн. Тэгээд даашинсныхаа ёроолыг болохоор би гоёлын хэрэгсээр хойсон байгаа. Ерөөсөө нугалж оёогүй гэсэн үг. Хормойны хувьд гадна хормой болвол 2 давхар байгаа өнгө материалаар. Тэгээд дотор нь дэрвэлэгчний дотор бас дотор хормой гээд нийтдээ 4 давхар хормой хийсэн нар хэлбэрийн. За тэгээд залуу хүүхэд учраас даашинсныхаа хэлбэрт багтахаас илүү өөрийнх нь биенийх нь хэлбэрийг тодтгосон тийм зөөлөн натурал байлгахын тулд би корсетний хэсэгт нь би хатуу гуурс хэрэглээгүй целлулоидын зөөлөн гуурсыг хэрэгэлсэн байгаа. За тэгээд дүүгийнхаа зургийг үзүүлэх боломжгүй учраас AI ашиглан модельд өмсөлсөн даашинсныхаа зургийг харуулж байна.